За алтны хөдөлгөөнд хэдүүлээ эхний хэлжинд анализ хийе. Мэдээж энэ дээшигээ чиглэлтэй нэлээд дээшигээ явсан. За та хэдэд бол би энэ алтны үндсэн ID-г бол явуулсан байгаа шүү дээ. Гэтэ яг pullback нь жоохон доошоогоо унж хагаад очих юм болов уу гэсэн чинь энэ хавьас шууд энлүүд хөнгөлчлээ л дээ. Нэлээд дээшээгээ хэмжээсэн гүйцэлт хийх гээд шууд явчлаа. За одоо миний хувьд алтыг энэ хөдөлгөөний бүхэл шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзээд энийг үндсэн хэмжээ гэж үзэж байгаа юм. За тэгэнгүүт ойлгомжтой хөдөлгөөнийг татаад үзэх үед энд юу үсэж байгаа юм бэ гэвэл за энд мэдээж үндсэн хөдөлгөөн явлаа. Энд шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Энд pullback нь явлаа. Шилжүүлэгч явлаа. Ийшээ pullback явлаа. Энд л үндсэн хэмжээ явах юм болов уу да гэсэн ийм үндсэн таамагтай байгаа. За тэгээ би энийг бол доош нь хүлээж байгаад нэг байданда тэгж л үзэж байна. Энэ хавлууд татуулж байгаа л нэг байд ч үзээд байгаа гэсэн таамагтай л байна. Энэ хавл. Одоо энэ доошоо нэг татах байхаа. Доошоо татахтаа эн чинь дахиад энэ хэсэгт ийм шилжүүлэгчийн хөдөлгөөнтэй байгаад байгаа байхгүй. Шилжүүлэгч дахиад эндээс үндсэн юм чи. Энэ лөө. Эндээс доошоо энэ лөө татахад явах вэ бас скальпингийн. Бид бол хангалттай л хөдөлгөөн ажиглагдчихна. Чинь нэг юм. За нөгөө манай таана. За энэ л энэ доошоо татнаа. Энэ яг тийм нэлээд энэ хэмлүүд татчих байгаа л өсөх байх та. Тэгээ удаан л хүлээх юм да мэдээд. 30 минутын лаг тавь. Одоо энэ нэг явж байгаа 30 минутын лаг дуустал нь хүлээж байгаа л баяд. Энэ тэгээ одоо доош л байна л та. Би нэг шалгалтын сейл өгч тийм үү? Жохон дээш нь татуулж байгаа. За энэ авсч шалгаад ихт. Багшиг тэнийх бол явуулаад байхгүй. За тэгээ энэ хавьд очвол би бол баяднаа. Энэ хавьд очвол. Стоп лосс нь энэ хаянд ит. Тэгээ цохол окей. Амаа. Доошоо. Скальп чи. Одоо энэ ингэчээд дахиад шинэ 1 минутанд дээшээгээ татах хаял. За чи 70 байгаа. Гэсэн яах вэ? Хүлээнгээ. Наа чи шилжүүлэгч яраал байсан юм биш үү? Энэ.
Тэ. Магадгүй. Одоо байгаа тийм зэг наадахсаас жилж Энэ болж те. чаад. Энэ те. Тэ. Инлүү татаад сэлдээ Байд. байгаа бай. Тэ. Одоо энэ дахиад энэ хавлуу дээшээ татах байхаа гэж л үз. Дээшээ татчихвал тэгээ сэлдэж л үзээ. Нэг зоон үсгэж байгаа л. Стоп лосс нь тавьчих шүү дээ. Тэ. За үндсэн дээшээгээ хэдүүл ийм том чиглэл юм гэдэг үзэл. За сэлдэхтэй бэлдчихлээ. Сүлдчих. За энэ хэмжээ шүү дээ, тэ. 0-1 гэдэг энэ хэмжээг л аваад Хатагчны тусгаж үг. гэсэн үг. Одоо нэг энэ дэнлүү нэг дээшээгээ татаад тэгээд энэ явуулсан гэж байна. Стоп лоссыг хаана тавих юм бэ гэвэл стоп лоссыг мэдээж баг тавьчихна. Энэ хаянд идэл. Баг стоп лосстой юм чи бас. Эндээс хэлтлэг байна. Стоп лоссны энэ хаянд идэл. Типийн 8-1. За та аль цаг дээр нь хараад тийшээ гэж байгаа үү? Цагийн тийшээ гэж байна. Дээшээ гэдэг цаг нь бол мэдээж 5 минутын хэмжээнд дээшээгээ байгаад байгаа юм. 5 минутын хэмжээ. Тэгээд дэйлигийн лаанууд дэшээ гэсэн үг байхгүй. Энэ дэйли дэшээ. Том цагийн лаанууд нь дэшээ гэсэн үг. Яг одоо явж байгаа нэг 5 минутын лаамаа буюу жижиг лаанууд доош гонё л гэсэн үг. Сая сэлээс бол нэг 70 USD-ийн шиг хийсэн те. Энд бол нэг 50-тай 57 авчихсан. Яг гоо бас Хэд дээр ороод татах гэсэн? нэг лото нэг. Би л Энэ нөгөө нэг та хэдэд сигнал дуудаж байгаа тул маш болгоомжтой хийж ингэж явахгүй бол бас болохгүй юм чи юу хамаагүй олдоод тий. Би даага хийжсэн бол хамаагүй л тий. Тэгээ олдоод явах. би юу яах вэ? Одоо ингээд алдаг зүйлээр нөгөөдөө хаач чадахгүй. Одоо нэг 0.1-ийн 1-ээр юм уу 0.5-аар ороод 2 орчиж байгаа. Тэр гут нь алдагт нь болох дээр 60 даад 100 руу төгсөж байгаа байхгүй. Тэгж байгаа за одоо ингээд хаач чадахгүй. За одоо доошлох байх гэж жоохон багсгаар хаа гэсээр гад чадахгүйсээр гад өндөр алдагттай болчиход хааж байгаа юм. Бүр өндөр болгож чинь хаачаад байна. Тэнгуүтэ ашигла болох дээр Маш хангалттай яаж бага юм бэ? аваад. Тийм 30 40 мөч болоод 20 мөр 0.5-аар ингээд 2 орчингууд Ачаалал болохгүй шүү. 2 харин тийм нэг 2 0.5-аар 2 ороод нэг 20 $20 явчих гутал за гэж хаачих гутал нөгөөт нь явчихад байгаа. Тэрийг ерөөс удаан барьж чадах. Алдагдлаа болох дээр садганаад бариад тийм. Наад сэтгэл зүгэл засах хэрэгтэй. Одоо жишээ нь ийм ихтгэлтэй хөдөлгөөнд бол хаях хэрэгтэй заяа. Өгөөл
За гэл тултал. Ийм жоохон болгоомжлох хөдөлгөөн байвал заавал яг бага ашигч байна уу? Гяс аваад хаагаад төгсдөг гэсэн. Алдагдал чинь мэдээж ихсвэл яах юм бэ гүн шуутгаан. Ихсгээс нь өмнө шүү дээ. Яг стоп лоссыг би энд тавина. Очоод цогчвол тав шууд таах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болонгууд нөгөө нэг яг л одоо саяны таны алдаа шүү дээ. Алдагдлаа хааж чадахгүй, ашгаа бага багт нь хаагаад алдагдлыг хааж чадахгүй болмоос илүү их ашигтай хаад гисцэн дүндээ данс асахтай явчихдаг байхгүй. Тэнгүүд анханаас нь яах юм бэ гэвэл шууд алдагдлаа хаадаг бол за хаая гэд хаадаг. Тэгжээж л одоо ашигтай ажиллана. Тэгэхгүй болонгууд яг наалдаа гэж чинь маш олон хүмүүс давтдаг байхгүй юу? Тэгээд наад чи нөгөө нэг бас юунаас болдго юм бэ гэвэл хит удаан суусныгаа хит удаан. Тэгэнгүүт бас Алдагдлаа юу? Алдагдлаа ингээд нэг хитрхи удаан одоо ингээд баг багаар өссөн байгаа бол айгүй удаан харцахгүй талаа дүнгиж ашигандаа ороод ирсэн гутал нь за гэж шууд хаацдаг юм. тийм. Нэг тийм 100 за 188 189 заах 700 мянга шиг яах вэ? Яа. За энэнийг авбал үндсэндээ 1 саяыг хийчлээ те Монгол. За үндсэн хэмжээ ханлаа. За би захиалгыг 50%-лаад хаалаа. За нэг 100 эдийн хаач. За үлдэгдлийн яах юм бэ гэвэл биегийн зүгээ үлдээлээ гэсэн. За ингэхдээ би 9 минут хийлээ. Тэгэл эн чинь ингээл бага ашиг хийгээл яваад тахт эн чинь данс чинь тэгэл өсөөл яваад байна шүү дээ хүмүүсээ. За ингээд энийг хэдүүлээс хийлдэж аваад дахиад хийлдэд авчлаа тий. Доош хөнгөсөндөө энэ лүү очиход 40 пип. Хэмжээсэн гүцэл хангахад. За цоглоо хэмжээсэн гүцэл ханлаа. Ойлгомжтой хөдөлгөөн явлаа.